Таны мэдэрч байгаа зүйлс зөвхөн таны дотоод мэдрэмж үү? Эсвэл орчин тойрон нийгмийн хүлээлт таны бодол сэтгэл хөдлөлд нөлөөлж байна уу? Safe Space podcast таны түүхийг уншиж, асуултуудад тань хамтдаа хариулт хайна. Бид таны Safe Space болъё. Энэ бол таны аюулгүй орон зай. Safe Space podcast-ийн маань 6 дахь дугаараар өөр тулгамдсан сэтгэл зовоож буй асуудлаа хуваалцсан нэгэн цагтлыг хүргэх гэж байна. Ингээд энэ дугаарыг хөтлөхөөр хөтлөгч Ариун Сана миний би, сэтгэл судлаач Сэцэн миний би. Энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд цагтлаа уншицгаая. Сайн байна уу? Энэ цагааг унших өдрийн мэнд. Би яг одоо нэг тийм эргэлзээтэй нөхцөлд байгаа юм л да. Хар багаасаа нэг залууг өсөж том болохыг нь хараад би бинээ хүүхэд байхаас мэддэг. Одоо ч том залуу босно л доо. Зоригтой, хүсэл тэмүүлэлтэй. Уг нь би энэ залуугаа сэтгэлдээ тээж авдаг байсан юм. Надад ч өөрөө хэлж байсан. Гэхдээ сүүл бит хоёр ярилцаад хоёулаа бүтггүй юм байна гэдэг шийдэлд хүрээд дуусгасан. Тэр маань ч өөр охиныг сонгоод би ч өөр залууг сонгосон. Гэхдээ би түүнийг хүлээсэн, сүүлдээ хүлээхээсээ залхаж өөрийгөө ч бодох ёстой юм шиг санагдаад өөр залуутай уулзаад үерхэх харилцаанд орж байгаа юм л та. Гэхдээ би дотроо гим хийчихсэн юм шиг нэг л тийм эргэлзээтэй байна. Уг нь миний сэтгэлдээ залуу төд удалгүй над руу холбогдох гээд байсан ч би өөр залууг сторидо хийснээс хойш бид хоёр ер нь л дууссан да. Би л хувьдаа тэгж бодож байна. Гэхдээ дахиад нэг хэцүү юм нь би одоо үерхэж байгаа залуугаа сонгоод цаашаа явъя гэд шийдэл төрсөн чинь энэ залуу маань нэг л сонин хуучнаасаа шал өөр болчих юм. Гинтэл өөрчлөгдчихсэн. Одоо яг яах вэ? Эрэгтэй хүн ийм штэ гэд дахиад л ингээд өвдөө дуусах юм уу гэдэл сэтгэл зүйн маань үнэндээ авах маалга. Хитрхи гонигтай. Гэхдээ дотор минь хуучин сэтгэлтэй залуутайгаа нэг уулзаад ярилцах хүсэлтэй. Бүх бүх харилцаагаа нэг тишээ болгох хүсэлтэй байгаамаа. Тэр залуутайгаа уулзах хэрэгтэй юу, үгүй юу гэдгээ мэдэхгүй. Уулзъя гэсэн чи яаж холбогдохоо мэдэхгүй. Бас одоо миний хажууд байгаа хүнийг бас ойлгохгүй. Зүгээр ингэж байхаар би ганцаараа чи юм байж чаднаа гэж бодогдоод уур хүрээд гомдоод байх юм аа. Зүгээр хин хэнийг нь мартах хэрэгтэй юу? Эсвэл одоо миний хажууд байгааг нь сонгох уу? Эсвэл хуучин залууга хүлээх үү гэсэн цагт ирсэн байна. Тэгээд өөрийн дотоод мэдрэмж туршлага хаваалт цагтл илгээсэн уншигчтай баярлалаа. Бид нөгөө цагтл хүлээж авахдаа он цагийн дараалалаар тэгээд сэтгэл зүйчд маань зөвлөгөөгөө бэлддэг учраас яг цагтл ирүүлсэн хүмүүс маань цагтлын хариуг бас нэлээд хүлээсэн баг. Тэгээд хүлээсэнд их баярлж байна. За энэ дээр сэтгэл зүйч Сэцэн маань зөвлөгөөгөө бидэнд хаваалцаач. За юуны түрүүнд мэдрэмжийн хаваалцаа захиа илгээсэнд маш их баярлалаа. Тэр болгон одоо мэдрэмжийн хаваалцах гэдэг нь бас амаргүй зүйл байсан баг. За тэгээд захиаг сонсоод дүгнэлтүүд гаргасан байгаа. Тэгээд дүгнэлтүүдээ хэлсний дараа бас зөвлөмжүүдээ хэлье гэж бодож байна. За энэ захианаас харахад болохоор дуусаагүй харилцаа, за хүлээлт, гэмшил, эргэлзээ, дотоод зөрчил гэсэн тэр маш олон юм мэдрэмжүүд эргэлзээ дунд байгаа нь мэдэгдчихсэн. Захитлын эзэн маань өөрөө ч гэсэн яах вэ гэж асуулт асуусан байсан. Ер нь дуусаагүй харилцаа гэдэг маш хэцүү байдаг тодорхойгүй нөхцөл байдал үүсэж байна гэсэн. Энэ үерхэл нөхрөлийн харилцаан дээрч байсан, за найз нөхдийн харилцаан дээрч байсан ямар нэгэн зүйл, ямар нэг шийдэл түрээгүй байна гэдг нь бид нарын одоо сэтгэл зүйд байнгын тийм дарамттай гэх юм уу, нэг зүйл байнга бодолтой явна гэсэн үг. Тэгэхээр захитлын эзэн маань багаасаа мэддэг залуутайгаа гэсэн. Тэгэхээр яг хэдэн наснаас гэдгийг сайн мэдэхгүй ч гэсэн багаасаа ихээр маш олон жил биний мэддэг байсан байх. Тэгэхээр мэдээж одоо олон жил багаасаа мэддэг хүнтэйгээ харилцаагаа дуусгана гэдэг нь өөрөө маш хэцүү нөхцөл байдал байгаа. За тэгээд ярилцаад хоёулаа бүтэхгүй юм байна гэж болохоор шийдсэн ч гэсэн энэ сэтгэл зүйн хувьд харилцаагаа бүрэн дууссан гэж хүлээн зөвшөөрөөгүй. За хэрвээ бит хоёр бүтсэн бол, бит хоёр хамт байсан бол гэсэн тэр хүлээн зөвшөөрөөгүй шийдвэрлээгүй мэдрэмж дотор нь үлдсэн байхаа гэж бодож юм. Тэг мэдээж юм дуусгаж чадаагүй харилцаа бол сэтгэл үйлдэх шинэ харилцаанд ороход цаашдаа хүндрэл учруулж байгаа. Хүлээж байгаа байх шиг байсан. Одоо өөр хүнтэй байгаа ч гэсэн захитлын эзэн маань өөрөө уг нь одоо сэтгэлтэй залуу маань над руу удахгүй холбогдох гээд байсан. Гэхдээ одоо би өөр залууг сторидо хийснээс болоод бит хоёр дууссан гэж битсэн байсан. Гэхдээ бас би л хувьдаа тэгж бодож байна гэж битсэн байсан. Тэгэхээр яг нөгөө хүнээс маань чи сторидо хийсэн учраас одоо бит хоёр угаасаа болохгүй байна гэсэн хариулт ирээгүй юм болов гэж ойлгосон. Өөрөө л яг бодсон байсан тийм. Өөрөө л бодсон юм шиг санагдсан, бас хэлсэн байж магадгүй зөвхөн захитлаас төвөмж байгаа учраас за хэрвээ зөвхөн өөрөө л ингэж бодож байгаа бол бас мэдээж одоо бодлыг шууд зогсоох нь маш хэцүү зүйл. Гэхдээ нэг талаар би л ингэж бодож байгаа учраас би тэгсэн учраас ингэж байна гэдэг маань одоо сэтгэл зүйд
танин мэд хүн гажууд буюу бодлын алдаа гэж ярьдаг. Энэ одоо автоматар орж ирж байгаа энэ сөрөг бодлыг хэлж байгаа. Үнэхээр одоо сторидо хийснээс болоод ийм зүйл болсон үгүй нэгтлаагүй тэр яг үнэн байдтгүй гэдгийг мэдээгүй хэрнээ би дотроо ингэсэн учраас юм байна гэдэг тэр бодлыг хэлж байгаа. Хүлээлт болон эргэлзээ маш их харагдчихсэн. Ер нь зэгтэл маань ч гэсэн уншихад маш их эргэлзээ ингээд мэдрэгдээд ер нь ийм харилцаа одоо маш нийтлэг мөртлөө маш гүнзгий сэдв байдаг гэж бодож байна. За тэгээ хүлээлтэн дээр болохоор өөрөөр мөн гимшиж байгаа мэдрэмж мэдрэгцэн маш их хүлээсэн гэж байгаа зүйлдээ хүлээхээсээ ч бүр залхсан гэж байгаа. Тэгэхээр өөрийгөө бодох ёстой юм шиг санагдаад одоо уулзж байгаа өөрөө ярих байгаа харилцаанд орж байгаа хүн байгаа гэж хэлсэн. Гэхдээ дотроо тийм гимших мэдрэмжтэй тийм эргэлзээтэй байна гэж өөрөө бичсэн байсан. Тэгэхээр энэ гимших мэдрэмж нь магадгүй тэр хүлээлт болон дуусгаж чадаагүй мэдрэмжтэй холбоотой болов уу гэж бодож байна. Утгагүй одоо надтай холбоо барих гээд байхад нь би өөрийгөө бодоод өөр хүнтэй болчихсон. Дахиад жоохон хүлээсэн бол бит хоёр бүтгвэсэн байж магадгүй штэ гэсэн тэр хүлээлтээс магадгүй нөгөө хүн маань гомдоод уурлаад одоо холбоо барихаа болчлоо гэсэн бодлоос гимшиг мэдрэмж нь үсэж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд одоо өрхөж байгаа залуугаа сонгоод цаашаа явъя гэсэн улсын шийдэлт бас хүрсэн байх шиг байсан. Гэхдээ нөгөө залууга өөрчлөгдөглөө гэсэн нэг зүйл ярьсан байсан. Тэгэхээр хуучнаасаа өөр болсон, генет өөрчлөгдсөн гэдэг ийм мэдрэмжүүд ер нь эрхлийн харьцаанд түгээмэл гардаг болов уу гэж бодож байна. Одоо энэ тал дээр болохоор хүн заримдаа одоо өөрийн дотоод мэдрэмжээ өөрөө ойлгохгүй эсвэл хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй бид нар. Хичнээн одоо тэр үнэн байсан ч гэсэн энэ үнэн шүү гэж өөртөө итгүүлэхийг хүсдэггүй. Тэгэхээр тэр мэдрэмжээ надад биш харин бусад хүнд байна. Энэ хүн ингэж ин гэж бодох тохиолдол байдаг. Магадгүй одоо тухайн хүн үнэхээр өөрчлөгдсөн байж болох ч гэсэн та өөрөө одоо ийм эргэлзээтэй хүлээлттэй нөхцөл байдалтай байгаа учраас энэ хүн өөрчлөгчлөө гэж мэдэрч иж болно. Гэхдээ энэ нь одоо та одоо бусдад буруугаж ихэд ч юм уу тэгсэн үг огт биш, муу гэсэн үг огт биш. Одоо таны сэтгэл, таны тарих өөрийгөө хамгаалах гэж байгаа тэр хамгаалтын механизмын нэг жишээ гэж хэлэхэд л болж байгаа. Тэгээд харилцааны ихэнд төрж байгаа тэр төсөөлөл хүлээлтүүд бодит байдалтайгаа зөрчилдөж байж болно. Бид нар одоо нэг type гэж ярьдаг штэ тийм. Үерхэж эхэлсний дараа нөгөө бодит хүний яг жинхнэр нь олж хараад өөрийнх нь type-тай нийцэхгүй байгааг мэдэрж байгаа тэр процесс одоо хайр дурлалын харилцааны ихэнх шатнд түгээмэл тохиолддог тийм сэтгэл зүйн процесс байдаг. Мөн одоо өөрөөр хэлбэл найз залуугийн хандлага өөрчлөгдсөн гэхээс илүү таны харах үнцэг тэр дотн мэдрэмж өөрчлөгдсөн байх магадлалтай. За найз охин залуу маань ийм байвал гэж төсөөлдөг байсан тэр төгс дүрээ харж агаад маш ихээр татагдсан сэтгэл санааны хувьд маш ойр боллоо гэж мэдрэгдэнэ. За тэгээ харилцаа явж эхлээд бодит байдлаа харж эхлэнгүүт өөрчлөгдчихлөө энэ хүн холдсон байна. Хүйтэн хүндий болчлоо гэсэн тийм сэтгэл зай үүсдэг байх нэ. Өөрийгөө ч бодох ёстой юм шиг санагдаад одоо өөрийнх нь хажууд байгаа залууг сонгох. За ингэж явах юм бол би ганцаараа ч хийж чадна гэсэн тийм бодлууд хоёр тал руу юм эргэлзсэн бодлууд маш их байсан. За эсвэл хоёуланг нь мартах уу гэж бодсон ч гэсэн одоо хуучин сэтгэлтэй залуутайгаа нэг уулзаад ярих хүсэл бас дотор нь байгаа гэж хэлсэн. Одоо бүх юмаа шийдээд нэг тийшээ болгох хүсэлтэй байгаа гэж хэлсэн. Мэдээж болвол одоо тодорхойгүй нөхцөл байдлаас болж эргэлзээ үүсэж байгаа. Бид нар ийм байдалд орох үедээ одоо тодорхой болохын тулд ямар нэг сонголт хийхийг хичээдэг. Одоо бид нар өдөр тутамдаа замаар одоо гудамжаар алхаад явж байхдаа ч гэсэн баруун талаар нь алхах уу, зүүн талаар нь алхах уу гэдэг ч юм уу үргэлж ийм сонголт хийх нөхцөл байдал үүсдэг. За ийм үед зам сонгох дээр бол биш. Гэхдээ иймэрхүү харилцааны тал дээр болвол сонголтоос өмнө өөрийн мэдрэмжээ ажиглаж одоо дотоод хүний сонсох нь маш чухал байдаг. За өмнөх найз залуу, шинэ залуу хоёрын аль нэгийг сонгох гэхээс илүүтэй та одоо яг юуг хамгийн чухал гэж үзэж гин вэ гэдгийг эргэж харах нь маш чухал. Жишээлбэл одоо өөрийнхөө бодит мэдрэмжтэйгээ холбогдохын тулд цаасан дээр захиа бичих, итгэж болох хүнтэйгээ ярилцах, за мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө авах гэх мэт магадгүй энэ захиаг биччих хугацаанд нэг ийм зүйл болсон байна надад гэдгээ бас нэг тодорхой хэмжээнд мэдэрсэн болов уу гэж бодож байна. Дуусгаж чадаагүй харилцаагаа дуусгах талаар дахин нэг ярих зүйлэх. Тэгэхээр хуучин залуутай нэг удаа уулзаад ярих хүсэлтэй гэсэн мэдрэмж бол мэдээж одоо тэр сэтгэлээ зэгцлэхийг хүсэж байгаа илэрхийлэл юм болов уу гэж бодож байна. Гэтэ зарим тохиолдолд одоо дахин уулзах нь таны сэтгэлийг бүр ч ихээр эргэлзүүлж болзошгүй байдаг шүү. Ийм үед одоо захиа бичих
аргуудаас зөвхөн цаасан дээр бичихээс гадна өөртөө зориулж бичих, за өөртөөгөө ярилцах, богино өгүүлбэр хэлбэрээр буюу би тэгсэн гэхээс илүү нэгэн охин эсвэл манай найз гэдэг талаар 3 дахь хүний талаас бичих арга байдаг. Ингэж бичих нь мэдрэмжээ зөв илэрхийлэхээс гадна тухайн үйл явдлынхаа шалтгааныг эргцүүлж бодож өөрийгөө ойлгоход тусалдаг байгаа. За шинэ харилцаа одоо мэдээж харилцаатай хүнтэй байгаа учраас түүндээ дахин нэг анхаарал хандуулж үзвэл зүгээр юм болов гэж бодож байна. Энэ хүн одоо өөр болсон мэд санагдаж байгаа тэр яг шалтгаан юу бэ вэ? Эсвэл энэ таны доторх бодол байна уу? Эсвэл үнэхээр тийм баталгаатай шалтгаан гарч ирж гин үү? За өөрийгөө бодож ингээд шинэ харилцаандаа эсвэл хитрхи хүчилж та өөрийгөө дасан зохицохыг оролдоод байгаа юм биш үсттэй. Яг ийм нөгөө нэг юм хоёр сонголтны ирмэгтэр гэх юм уу эсвэл хин нэг одоо мартаж чадахгүй байх, шинэ харилцаа эхлүүлж чадахгүй байх гэдэг үйл явдал хүний амьдрал тодорхой хэмжээний тохиолддог болов гэж санагдаад байгаа. Тэгэхээр сэтгэл зүйчд маань нэг тийм ийм хөдөлгөөтэй кейс байсан уу? Иймэрхүү одоо эрхтлийн харилцаан дээр хоёр хүнээс нэгийг сонгож чадахгүй байх гэдэг ч юм уу. За одоо анхны хайр бүтцгүй гэж ч юм уу хүмүүс их ярьдэн штэ. За тиймэрхүү тохиолдлууд ер нь их гардаг болов уу гэж бодож байна. Хүн болгонд нэг биш удаа тохиолдсон байхаа гэж бодож байна. Миний хувьд ч гэсэн ийм төстэй зүйл бол тохиолдож байсан. Өсвөр наснасаа одоо бага наснасаа мэддэг байсан хүнтэйгээ үерхдэг байсан. 3-4 жил үерхсэн байна уу хөрхөн хүүхдийн үерхлээр үерхэд дууссан байгаа. За тэгээд одоо том хүн болоод явчихж байгаа штэ. Тэгээд салсан байгаа. За нэг хэдэн жилийн дараа ч юм дэ бас нэлийн удаж байгаад уулзсан. Яг тэр үедээ болохоор яг одоо тэр өсвөр наснаа мэдэрчсэн мэдрэмж буцаад сэрэгжсэн. Яг нөгөө хүний дахиж ингээ гоёор харж эхлээд олон жилийн дараа харсан болохоор ч юм уу яг тухайн үеийн мэдрэмж аягүй сэргээл нэг л зүрх тогтлоод ч юм уу тийм мэдрэмж аягүй төрж исэн. Тэгээд тэр үедээ уулзаад юм ярьж үзээд яа бит хоёр салсан юм болоо бит хоёр ч болох байсан юм биш үү гэсэн бодол орж ирж исэн. Захины маань эзэн бас бит хоёр ярилцаад болохоор шийдсэн гэдэгжсэн. Тийм миний хувьд ч гэсэн ярилцаад болохоор шийдсэн. Гэхдээ дахиад уулзах хүсэл байгаа гэж захины эзэн бас хэлж исэн. Миний хувьд бас ингээд дахиад уулзах хүсэл бол мэдээж байсан. Тэгээ бит хоёр уулзсан. Гэхдээ миний хувьд мэдэрсэн зүйл нь юу байсан бэ гэхээр одоо багасаа мэддэг байсан тэр хүн маань том болоод мэддэг хүн хоёрын хооронд бас арай зөрүү байсан юм болов уу гэж бодсон. Одоо мэдээж одоо хүний төрлөх тэр суурь зан өөрчлөгддгүү гэж үздэг ч гэсэн багадаа авсан тэр одоо ялангуяа өсвөр наснд авсан мэдрэмж маш хүчтэй байгаа учраас тэр мэдрэмж тэр чигээрээ үлдсэн. За тэгээд том болсон хойноо уулзаад үзэнгүүд яг тухайн үеийн тэр хүчтэй мэдрэмжээрээ дахиад нөгөө хүний хараад байдаг юм шиг санагдсан. За мэдээж одоо том болсон юм чинь илүү одоо харилцааны наан санахыг хараад мэдэрдэг болоод бит хоёр яг юун дээр болохгүй байснаа эргээд харангууд өсвөр наснд харилцаан дээр тэр асуудал байсан. Тэр асуудал дахиад гарч ирсэн үү гарсан ингээд зөрчилдөд байсан юм олж харж байсан байгаа. Тэгээд юу н самсамаа хөөхөр шийдчихсэн. Тэгэхээр багын тэр мэдрэмж маш ингээ хүчтэй тэр дотн мэдрэмж үлдчихдэг учраас магадгүй орхиж чадахгүй өөр хүн гарч ирсэн ч гэсэн анхны хайр мартагддгүү гэдэг ч юм уу хүмүүс их ярьдаг. Тэр мэдрэмж үлдсэн байдаг болов уу гэж бодож байна. Өөр хадагшлага болсон баярлалаа. Баярлалаа. Тийм гэхдээ ер нь бол айгаа амаргүй те. Ер нь хэцүү. Тийм амаргүй ер нь өөр ингээд үлдэх мэдрэмж болов гэж бодож байна. Яа тэгвэл багын юм гэдэг ч юм уу тэр одоо шилжилтийн наснд мэдэрсэн мэдрэмж бол маш хүчтэй мэдрэгдэж байгаа. Тэгээ анхны гэж мэдрэгдэж байгаа учраас үрд үлдэгч гэсэн мэдээж даван туулсан хойноо бас дотн мэдрэмж төрөх болов гэж бодож байна. Тийм миний хувьд болохоор бас яг сая зөвлөгөөндөө хэлжсэн шиг маш их өөртөө ажилласан. Өөртөө би говийн стрессээ тайлахаар маань юу айгүй их ярих дуртай. Ярьж гадагшлуулдаг төрлийн хүн. Тий дотны найзуудтай намайг сонсож болох төвшөхгүй одоо намайг сонсож чадах бүх хүндээ л залгатал нь бараг ингээ яриад за бичээд ч юм уу бас подкастуудад ингээ захаа бичих маягаар тэгж өөрийнхөө дотоод мэдрэмжийг ингээд ингэсэн мэн тийм болохоор л ингэсэн мэн гэдэг юм уу бичих тусам юм уу ярих тусам өөртөө илүү их ингээ дүгнэлт хийж өөрийгөө мэдэрдэг юм шиг санагддаг. Тийм ээ шүү. Тэгэхээр энэ цагтлын маань эзэн бас өөртөө цаг гаргаад тэгээд бас тэг хүнд бас их ярьж тодорхой бодлол их өөрийнхөө ойлгох тэр нэг зэгцрэх тэр боломжууд нас аяг гарч ирэх байгаа. Тийм ярьж гадагшлуулах юм яг дотоод тэр мэдрэмжээ
илэрхийлэх бол үнэхээр супер аргуудын нэг байдаг шүү. Энгийн сонсогдож байгаа ч гэсэн яг бас нөгөө жоохон ярилцаж чаддаггүй ч юм уу, илэрхийлэх гэж чаддаггүй хүмүүс бас байдаг. Гэтэ бас оролдоод үзэх юм бол үнэхээр супер аргуудын нэг байдаг шүү. Хэзээ нэгэн цагт бас ингээд ард нь гарсан тий. Тэр үед би яг ингэж мэдэрч ирсэн шүү. Тэг ихсэн шүү гэд ингээд дурсамж болоод үлдэх өдөр бол ирэх баха гэж бодож байна. Сэтгэл зүйч эцэндээ баярлаа. Баярлаа. Яг энэ үйл явдал ер нь бас айгу олон хүмүүс тохиолддог баха гэж бодож байна. Тэгээд нөхөд асууж өөрөө дотоод дуулыг сонсох гэдэг зүйлийг бас дэлгэрэнгүй бас асуумар санагдаад ингэж асууж юу болно те. Бас нөгөө дуусгаагүй харилцаа нь ингээд дотор нь шийдвэрлэгдэхгүй байгаа даа учраас дараагийн үндэ ингээд харилцаа цэврээр мэдрэхгүй байхад нөлөөлөд байгаа л гэж бас ойлгож болох бах тий. Тийм тэгж ойлгож болно. Уусаад амьдралын туршлага юм уу тэр харилцаанаас үлдсэн бүх туршлагууд манд биднэрт тодорхой хэмжээгээр дараагийн хүн дээр ч юм уу гарахаас өөр аргагүй нөхцөл байдал байдаг хүнлэмж нь. Гэхдээ бид нар энэ үед болохоор өөрийгөө сонсож ойлгоод би яг үнэхээр ийм зүйл болоод ийм үйлдэл гаргаад өөрчлөгчлөө гэж бодоод байна уу? Эсвэл энэ үнэхээр ийм бодит үйл явдал болоод байна уу гэдгийг ялгааслахаа гаргах тийм дасгал ажлууд ч юм уу сэтгэл зүйн дасгал ажлууд зөндөө байдаг. Өөрийгөө таньж мэдэх талаар. Одоо мэдээж нөгөө хүний өөрчилж бид нар чадахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр өөр дээр ажиллах нь илүү зөв сонголт байх гэж бодож байна. Яг ийм эргэлзээтэй үед болохоор одоо хин нэгнийг сонгож хэрэгтэй гэдэгтэй биш өөрийнхөө тэр жинхэнэ сэтгэл мэдрэмжэндээ илүү анхаарал хандуулад одоо яг сонголт хийх нь чухал биш та өөрийгөө ойлгох нь илүү чухал байдаг шүү. Өмнөөс зөвлөсөн яг нөө өөрийнхөө талаар би ингэсэн биш 3 дахь хүн цөөс харж бичих бас надад аюу тийм туслах санагдлаа. Сонирхолтой санагдлаа. Ингээд цагтлынхаа эзэнд бас энэ хугацаанд юу мэдэрсэн бас энэ зөвлөгөөг дааж үзээд өөрт нь ямар сэтгэл төрсөн гэдгийг бас хуваалцаасаа гэж хүсэж байна. Хин тэгээд сүлд нь гэж хэлэхэд ер нь заавал одоо ямар нэгэн сонголт хийх шаардлагатай энэ харилцаан дээр сонголт хийх шаардлага танд гарч ирсэн байсан ч гэсэн одоо хамгийн чухал сонголт нь бол таны сэтгэл зүйн тайван байдал аюулгүй мэдрэмж авах сонголт хийх нь л хамгийн чухал шүү. Тийм шүү. Өөртөө гоё цаг гаргаад сэтгэлээ сонсоход тань энэ хүү дугаар маань туслан баха гэж найдаж байна. Энэ хүү дугаарыг хүлээн авсан сонсогчд болон цагтлын эзэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.